GCI грант салбар байгууллага 2018 онд үүсгэн байгуулагдсан. 2022 онд бид 116 гишүүнтэй удирдлагын багийн 30 гишүүнтэйгээр ажиллаж байна. Бидний жил 5 төсөл нэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. GCI Монгол байгууллагын туг төслийн нэг болох One Community төсөл 2022 онд гэр бүл салалтыг багасгах сэргийлэх зорилготой битгий нураа үндэсний хөдөлгөөнөөр хэрэгжиж байна. Бид төслийн нээлтээ 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд хийсэн. GCI Монгол байгууллагын туг төслийн нэг болох өрх төслийг Өвөрхөн аймагт хариуцсан амжилттай хэрэгжүүлж байна. Бизнесийн зээл хэрхэн авах вэ? Таны бизнесийн өсөлт гэсэн хоёр сэдвээр сургалт зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны үеэр хор баяртай төслийг танилцуулж, өрх төслийн оролцогчдыг Coop One төслөөр оролцуулж тусгай дугаар бэлтгэлээ. Номоо солилцъя. Номын мангас төслийг хэрэгжүүлж 100 гаруй тонны номтой бичил номын санг байршуулж, үр дүнтэй уншлахын SQ3R аргачлалыг ерөнхий боловсролын сургуулийн 40 гаруй багшид орж, багш нараар дамжуулан идэвхтэй уншлахын аргыг түгээж байна. GCI Монгол байгууллагын гишүүдийн бизнесийг сурталчлан таниулах зорилготой Coop One төслийн хүрээнд 8 дугаар бэлтгэн гишүүдийн бизнесийг дэмжсэн бол хор баяртай төслийн 2022 оны үйл ажиллагааны хүрээнд архи согтууруулах хундааг сонгон авч, архины хор уршиг, хэрэглээний хэм хэмжээг залууст урьдчилан таниулах, архинаас гарах зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Улсын хурлын гишүүн учрлын санаачилгаар Саруул Монгол нэвтрүүлэг реалити шоу хийж байна. GCI грантчууд 2022 онд GCI Монгол байгууллагын хөд бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн, e-спортын тэмцээн, GCI Kids Academy-г анх удаа санаачлан амжилттай зохион байгуулж, GCI Монгол байгууллагын 30 жилийн ой номыг хариуцсан ажиллаж байна. GCI Монгол байгууллагаас зохион байгуулсан олон арга хэмжээнд манлайлан оролцож, заалны хөл бөмбөг, гадна талбайн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнүүдэд төрүүлж, аврагын алтан медалийг авлаа. GCI Монгол байгууллагын үндэсний чуулганыг грант салбар байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой GCI байгууллагын нийт залуус та бүхэнд баярлалаа. Хамтдаа хүчтэй